Сайн байцгаана уу? Янж байна. Тэгэхээр бид нэр эдгэрчлөлтөн дээр хэр хийх хугацаа ордог вэ гэж заримдаа боддог л тоо. Ер нь эдгэрх нь чөлөөлөгдөх нь зөв үү, буруу юу ч гэх юм уу те. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед хүмүүс бас дэрэг принц ухаан ном болон бусад хүмүүсээс ер нь сонсож мэдээд эдгэрчлөлт хэрэгтэй байна гэдэг ер нь их ойлгодог болсон байгаа. Тэгэхээр энэ бол тухайн хүн болгоноос л хамаарна. Та одоо байшин сав томтой бол цэвэрлэхэд хэцүү олон цаг өдөр орох орно. Зарим жижигхэн энгийн байшин бол хурдан болдог ч гэх юм уу. Түүнээс яг түүнтэй адилхан таны цэвэрлэгээ ямар ч хийж магадгүй. Та бузар шүтэн, тахил шүтэн их шүтжсэн, олон мэрэг төлөгчдөр очиж исэн бол цэвэрлэгээ хэцүү, удаан байна. Яг бол бузар суусан дээр нэлээд одоо харанхууд нэлээд олон юмтай уйдсан, хүлэгдсэн гэсэн үг. Та ийм тийм хүлээс багтаа байх юм бол харьцангуй амар байдаг. Тэгэхээр хүлээс тань тайлагдсан гэдгээ яаж мэдэх вэ гэхээр таны амьдралд болж байгаа үр жимсээр болон амьдралаас мэдэгдэнэ. Жишээл таны амьдралын талбарууд дээр таны санхүү дээр, таны гэрлэлт дээр, таны одоо харилцаа холбоо, сурлага, дэлхийн амьдрал дээр бас ямар үр жимс гарч байгаа гэдгээр нь таны хүлээс хэр тайлагдж байгааг мэднэ. Эрүүл мэнд дээр жишээлбэл таны нөгөө удмын хараалтаа байсан өвчнүүд чи идгэрсэн үү? Зүрх судасны өвчин чинь эсвэл арсны янз бүрийн өвчин, удам дамжиж ирсэн элегний ч юм уу бөөрийн өвчнгүүд идгэрсэн байна уу? Таны удмаас болдог сэтгэл зүйн өвчин ч юм уу шизофреник өвчин тэдгээр нь таны гэр орон дотор байна уу, байхгүй нь уу? Тэрийг удмын хараалт тасарсан байх юм бол тэдгээр зүйлүүд байхгүй болох ёстой. Дээрээс нь таны санхүү мөнгөн дээр сууж исэн асуудлууд чинь гайг болсон уу? Та өрийн хүлээсээс гарсан уу? Мөнгнөөс айдаг айц чинь зайлсан уу? Машин барихтаа айдаг байсан айц чинь зайлсан уу гэх мэтчлэн сүнсэн дээр байгаа хүлээсүүд чинь тайлагдсан бол тухайн зүйлээ хийдгүү байсан зүйлээ хийж эхлэн гэсэн үг. Бичиг баримт ч юм уу харилцаа холбоо ажил дээр байгаа хүлээс чинь хэрүү тайлагдж дууссан бол аяндаа тэр нь шийдэгдэж эхэлнэ гэсэн үг. Тэр нь шийдэгдэхгүй байгаад ахиц гарахгүй байх нь бол хүлээстэй байна. Эсвэл ахиц гарсан ч бүр таны хүссэн хэмжээнд юм эсвэл бүр дуудлагынхаа хэмжээнд хүрч чадахгүй байгаа бол та цэвэрлэгээ дутуу байна буюу цэвэрлэгээ хийх хэрэгтэй л гэсэн үг. Түүнчлэн гэрлэлтийн талбар байна. Ихэнх хүмүүс өөртөө бас сэтгэл санаа хүлчихсэн байдаг л та. Тэгэхээр мэдээж цэвэрлэгээ маань бол бие, сэтгэл санаа, сүнс үнэхээр махан биеийн гээд зөндөө олон талбартаа хийгддэг байгаа. Тэгэхээр бүгдээ хоорондоо харилцсан уялдаа холбоотой байдаг байгаа. Тэрийг бас салгахад маш хэцүү. Жишээл үл уучлал ч юм уу гомдолтой холбооноос холбоотой олон дэргэтэнгүүд болон сэтгэл санаа өвдсөн байх магадлалтай байдаг. Тийм учраас та одоо яана хэр удах бол би бузар сүнстэй юм чинь хэцүү ч гэдэг юм уу тэгж бодхоосоо илүү зүгээр л гэрээ бариад алчир бариад цэвэрлэхтэй адилхан эхнээс нь ирээд эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр системтэй цэвэрлэх гэх юм бол та миний подкастуудаас системийн тэр гүн цэвэрлэгийг бас харж болно. Тэгээд заримдаа бас эзэн сануулдаг байгаа. Айл дээр мартагдсан уучлаагүй хүнийг ч юм уу сануулах юм бол зүгээр л эзэн минь ээ энэ хүнийг уучлж байна гэд заавал цаг гаргана орой уучлаа ч юм уу тэгж та бодож магадгүй. Та магадгүй гэрээ цэвэрлэжсэн чинь магадгүй зүгээр юм угааж яхад тэр бодол орж ирсэн байж болно. Тэр бодол зурсхийн орох үед нь зүгээр л Есүс Христийн нэрээр энэ хүнийг би уучлж байна. Энэ хүнээс болж янз бүрийн сэтгэл санаа мий бахад дүүлсэн шарах байх юм бол эзэн минь та бүрэн уучлал цэвэрлэж өгөрөө гэд. Тэгээд эсвэл тэр хүнийг та гомдоосон байх юм бол би үнэхээр гимшиж байна. Эзэн минь та бас уучлал цэвэрлж өгөрөө гэд. Ер нь бол эдгэрэл бол зөвхөн одоо ялангуяа цэвэрлэгээ бол таны ам хийлээр, таны гимшлэр болон уучлалаар энэ бүхэн явагддаг учраас итгэлээр энэ бүхнийг хийдэг. Та заавалчгүй зориулсан цаг гаргах ёстой ч гэдэг юм уу. Тэгж бити бас бодороо. Тэгэхээр таны амьдралд тэр өөрчлөлтүүд нь ч юм уу тэр сануулж байгаа бурхан сануулж байгаа нь хизээж байж болно. Гадаа алхаж явах чинь машинаа бараа явж явахт чинь магадгүй бүр хичээл дээр сууж чинь хүртэл санагдах юм бол маш товчхон хурдан залбираад өнгөрч болно. Заавал цаг гаргаж суух ёстой гэж хэрэг бодогдоод байх юм бол бүр эзний өмнө ирээ сууж болохгүй болно. Тэр нь бити өөрийгөө хүлээрээ магадгүй шүн зүудэнд хүртэл орж ирэх юм бол шүн зүудэндээ хүртэл тэдгэр хүмүүсийг уучлал цэвэрлэж болно. Тэгэхээр та бити хязгаар тавиарай. Та сүнсэн дээр эдгэрэл чөлөөлт хийх үед бие махбод болон сэтгэл санаа ч гэсэн болдог. Тэр сэтгэл санаанд байгаа хүлээсээ
ялангуяа уучлал ч юм уу үл уучлал гомдол байх юм бол шууд л Назарын Есүс нүдээр бид нар гомдсон байгаа хүнээр уучлж байна гэж бүр сонголт хийгээрэй. Би уучлахгүй үл уучлж байна гэдэг хүн бол Бурхны харийг сайн мэдэхгүй байгаа л хэрэг. Тэгсэндээ Бурхан таныг уучлсан гэдгийг мартсан байгаа хэрэг. Тийм учраас үл уучлах ч юм уу би уучлахгүй байна. Эсвэл би гэрээ цэвэрлэхгүй ч гэдэг юм уу. Эсвэл яана дуусахгүй юм чинь цэвэрлээд яах вэ гэж битгий бодороо. Эхнээс нь хайж байтал дуусчил тараа. Хэрв зарим хүмүүс бас энэ цэвэрлэгээ чинь дуустахгүй зүйл гэж ярьдаг л да. Магадгүй бид нэр өдрөөс өдөрт Иесус руу ордож дуустахгүй юм шиг санагдаж магадгүй хөлөө байнга угаах шаардлага гарна. Бид нар ер нь усанд байнга л ордог үсттэй. Гэхдээ гэрийн гүн цэвэрлэгээ ч юм уу том цэвэрлэгээнүүдийг ер нь сайн хийчих юм бол хамаагүй дээр байдаг шүү. Та ханцуу шамлаа ороо. Тэгээд үнэхээр эзний ариун сүнстэй хамт энэ бүхнийг хийгээрэй. Тэгээд хэрвээ дуусахгүй гэж битгий айгаараа гэр орон чинь цэвэр байх юм бол таны ажил үс чамархан, таны үйлчлэлийн талбарч сайхан, бүх зүйл эмгэх зэгцтэй болох үед үнэхээр танай оюун бодол чинь ч гэсэн зэгцтэй, өр хүүхдээ чинь ирээдүйд ч гэсэн гэрэлтэй болдог гэдэг мартуузаа. Цаг хугацаа гаргахаасаа бүү залхуураараа. Назарын Есүс Христосийн нэрээр энэ цаг мөчид илчлэлтийн сүнсийг сонсгоч болгонд өгөөрэй. Баярлалаа.